гэсэн яг зөвхөн энэ банкыг судалж. Тэгээд энэ дээр би өөрөө итгэл үнэмшилтэй бодоод гэхдээ түрүү жил өөрийнхөө төрсөн ирчийг бүргээ авах хоёроо бас оруулсан. 2500 доллар 5000 доллараар оруулсан. Тэгэхээр сая би үндсэндээ 8 сарын хугацаанд 11 арга хэмжээнд дэлхийн даяар банк одоо энэ 90 коллеж би бүтэн уулзсан. Максим цаахтаач уулзсан. Бүх газруудаар уулзсан. Тэгээ өөрөө ингэж уулзаад өөрөө итгэл үнэмшил одоо бий болгоод төрүүлээд тэгээд сайн хурж ирээд өөрийнхөө үеэ дахыг чинь 30,000 доллараар юу хэлсэн ч өөрөө 30,000 доллараар авсан. Яг нь ерөнхийдөө нөгөө ямар хэмжээний мөнгөөр орон тэр хэмжээнийхээ олборлтыг хийдэг болохоор яг зүгээр хэмжээний мөнгөөр одоо миний найз одоо хүмүүс бол орж байгаа юм. Ерөнхийдөө бол энэ юу байхгүй юу? Одоо 250 доллараар бас орж байна. Хамгийн анхны багц. Энэ 2500 доллар гэж ярьдаг асуудал нь юу вэ? 2500 доллараар оршуул одоо энэ сая хэдэд карт биш үү? Энэ чинь 250-аас 2500-ийн хооронд энэ карт энгийн карт одоо энгийн виза карт байхгүй юу? 2500-аас тийш одоо платинум карт болчихдог. Тэгэхээр хэмжээний нэг удаагийн тахилтаар одоо түрүүн тахилтсан хэлсэн шүү дээ. Нэг удаагийн юугаар одоо 250,000 долларын Ferrari шууд худалдаж авч байна. Энэ бол зүгээр энгийн карт биш шүү. Ер нь 2500 доллар дээш оршин хүмүүсийн премиум одоо VIP карт татагдаж байгаа. Тэр хэмжээгээр одоо үйлдвэрлэлүүд хийгдэх юм байдаг. Одоо энэ өөрийн чинь итэмтэй болсон тэр итэм Дубайд байж байгаа. Ер нь нэг улсаас одоо 10 гаруй сая доллар нэг хөрөнгө оруулалт орсон. Тэр улсад одоо энэ банкны салбар нээлтэж итэмүүд нь тавьдаг бос өөрийн бос машинууд нь авах. Монголын бос машинуудыг уншиж байгаа. Би одоо зүгээр 65 одоо Монс эмийн санч түнгээр ийм маркууд дээр уншуулаад өөрөө үйлдэл хийж явж байгаа. Тэгэхээр сая би хэлсэн энэ 11 арганд орцоод бүх газрууд уншуулсан бүгд аягүй сайхан. Тэгэхээр манай Монголын яг зарим хүчтэй машинууд арай хууцсан юм. Хууцсан машинууд уншихгүй болохоос Монгол процент бүх газар уншиж байгаа. Юнай ресторан юу гэдэг. Юнай ресторан дээр би уншууд би цог хоолнд ороод юу уншуулах болсон чи би уншуулсан чинь нэг бүсийн машин уншихгүй. Тэгэхээр дахиад өөр бүсийн машин аваад хийж байгаа тийм. Яг яаж бүсийн машин гаргаж ирээд хийсэн бодлого төр уншиж байна. Тэгэхээр яг газар уншихгүй нөө машинаасаа шилжүүлж байгаа. Тийм болохоор яг та бүхний өөрсдөө тэгэхээр өөрийнхөө эрсдэл хэмжээнд эрсдэл даах хэмжээнд л ороо. Тэрнээс бас өөрийн одоо эрсдэл даах хэмжээнд ороогүй байж байгаа. Эсвэл ямар нэг нэг хүн гэж өөрөөр хэлсэн тэр болохгүй шүү. Өөрөөсөө эрсдэл даах хэмжээнд ороод тарихч болоо.